За манай их хурлч одоо ингээд сүүлийн үед бол танхимд нэг хамгийн чухал ингээд хуулиуд орж ирээд яг хилцэх үед бол нэг 5-10 гишүүн суудаг болчтой. Тэгээд хууль батлуулах гэж байгаа засгийн газар төлөвлөл, за хуульд ажилласан ажлын хэсэг, за ерөнхий сайд учрал мөн одоо энэ танхимд бас орж ирж хууль батлуулахын тулд, дэмжүүлэхийн тулд бас та нэлээд их нөлөөлөлтөй үг хэлж сууж ах шиг байна. Миний их гайхсан зүйл саяын өнгөрсөн эдийн засгийн байнгын хорон дээр манай их хурлын дарга бас орж ирж эрчим хүчний яамны 13 сайд буюу түүний одоо холбогдох ажилтнуудын 13 хүний бүрэлдэхүүнтэй ирсэн мэдээлэл хийж байгаа мэдээлэл дээр шууд орж ирж бас их тэр эрчим хүчний яамны одоо өнөөгийн нөхцөл байдал, санхүүгийн хүндрэл, тэр бүгдийн одоо толгойг илэх маягийн тэр зовлон бэрхшээлийг сонсох хайдсан. Тэгээд нэг их хурлын тогтоол гаргах үйлчлэлтэй холбоотой ийм асуудлыг хөндлөнгөөс сурулж ирж ингэж сууж байгаа гэсэн. Тэгэхээр ер нь одоо ажиглаад байхад бол ер нь ингээ хуулиа батлуулах гэсэн ач холбогдол өгсөн ийм юм дээр бол акцент өгч одоо ерөнхий сайд ингэж сууж яана гэж би харж байна. За энэ төрийн болон орон нутгийн өмчит компани бүтээмж, ил тод байдал, за засаглалыг сайжруулах энэ хууль бол өнөөдөр үнэхээр чухал хууль уу гэвэл маш чухал хууль. Гэхдээ орж ирж байгаа орон зайны цаг хугацааны хувьд боловсруулагдсан байдал, ажлын хэсгийн ажилласан байдлыг эдийн засгийн байнгын хорон дээр сая хараад голсоо. Яагаад гэвэл тэнд зөрчил харагдсан. Ашиг сонирхлын зөрчил. Ер нь бол одоо энэ ажлын хэсэгт, хуулийн ажлын хэсэгт орж ажилласан гишүүд маань өөрөө нөлөөлөх маягтай тэгээд эдийн засгийн байнгын хорооны хурлыг одоо их хурлын гишүүн, үүрийн төяг гишүүн бол бас удирдахжсэн. Ингэж болж байгаа юм уу тийм ээ? Яг энэ хуулийг хэлцэх үед та бол тэр хурлыг даргалахаас татгалзаад дараагийн үнд шилжүүлээд явах боломж байсан. Энийг бол би бас боломжгүй юм явчлаа даа л гэж харлаа л да, зөрчөөд явчлаа даа л гэж харж ирсэн. Ажлын хэсэг бол анханасаа ер нь бол ингээд жил гаруй яваад ирсэн хуулийг шахаж боловсруулж ирэх тал дээр маш тааруухан ажилласан харагдсан. 62 билүү зарчмын зөрүүтэй саналыг хураахад одоо тэнд шинээр ингээд юу оруулж ирчээ, заалт оруулж ирчээд эдийн засгийн байнгын хорон дээр санал хураалгах гэдсэн шүү дээ. Ийм байж болох юм уу? Өнөөдөр төрийн өмчит компани, орон нутгийн өмчит компани энэ одоо дампуурал, энэ одоо алдагдaltaй ажилтдаг ийм нөхцөл байдал 472 одоо тэр юу компани байна гэж. Энэ түүз, тэрний ачаалал, энэ Монгол энэ эдийн засгийн одоо тэр төсөвт өгж байгаа ачааллаа тооцож бодоход үнэхээр аимшигтай тийм хүндрэлтэй байгаа шүү дээ. Тэгээ энд одоо ингээд орж ирээд төрийн өмчт болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн түүзэн гишүүн нь төрийн захиргааны албан хаагч байхаар хуульчилсан явдал нь төрийн өмчт компаниудын засаглалыг мэрэгжлийн бус болгож компани сайн засаглалын тогтолцоо бүрдэх нөхцөлийг хааж байна гэд ийм заалт оруулж ирсэн мөртлөө энэ хуулийн төслийнхаа 24-ийн 5 дахь хэсгээр төрийн болон орон нутгийн өмчийн компани төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүний 3/1-ээс дээшгүй нь төрийн захиргааны албан хаагч байна гэд ингээд тусгаад өгсөн. Тэ Бачим гишүүн бас чухал асуудлуудыг өндөж байна. Би 16 онд одоо намайг их хурлын сонгогдоо их хурлын гишүүн болоод орж ирсэн байх үед төрийн өмчит компани шинжилгээг ярьж ирсэн. Ажлын хэсэг ажиллаж ирсэн, анхааралтай ажиглаж ирсэн. 10 жил шүү. За тухайн үед бол энэ хэрэгжлийн дарга инх хоёр дэд сайд одоо манай сайн зориг гишүүн бол хууль зүйн яамны газрын дарга. Тэ 10 жилийн өмнө шүү дээ. Яг энийг ярьж ирсэн. Протоколыг нь гаргаад үзвэл яг энэ яригдчихл байсан. Тэрнээс хойш бол бид нар ажлын хэсэг ажилласан, анхааралтай ажигласан, үе үеийн засгийн газар ярьдаг, яг барьж аваад хийхээр улс төртөөгөө очиж хан мөрөгдөгөө. Яг үнэ. Тийм учраас одоо бол жоохон зоригтой байх хэрэгтэй. Намайг хэрэгжлийн дарга байхад яг энэ хууль байсан, тухайн үед барьсан. Ингэхээр одоо бол энд бол аль нам эвслээс үл хамааран зоригтой шийдчих хэрэгтэй.
төрийн өмчт компани асуудлыг. Тийм учраас би эхлэл болгоод тэр Эрдэнэс Монгол бол уул уурхайн компани болцсон байсан. Майнинг компани. Тийм учраас тэр майнинг компанийг Чингис хаан Баялагын сан буюу хөрөнгийн менежмент хийдэг, хөрөнгө удирддаг, иргэдийн хуримтлалын санг нэмэгдүүлэхэд ажилдаг тийм хөрөнгөний удирдлагын тал руу нь ажилуулъя гэдэг ийм шийдвэр гаргацсан. Тэгээ одоо хамгийн зөв жишгээр нөө хөрөнгөний багцууд гаргаж агаад бирж дээр гаргая. Тийм учраас энэ хуулийг гаргаад өгвөл намар төсөвтөгөө оруулаад ирье гэж ингэж зорж байгаа. Харин энэ удаа бол яг энэ хуулийн үе үеийн түүхийг мэдэх бүх хүмүүс энд ингэж нэгдэж байгаа шиг байна. Одоо манай өөрийн туяа гишүүн бол бас энэ төрийн өмчт одоо манай Эрдэнэ төвлөрийн бас хариуцлагатай алба ашиж исэн. Зовлон жаргал саад бэрхшээлийг мэддэг хүмүүс хамт цуглалаа. Одоо хийх хэрэгтэй. Саяны 14 компани буулгахад яах вэ нэг хэдэн улс төрчил сандарч л байд. Тэгээд хүний өөрийнгөл сандарж байгаа. Бүтээмжийн менежүүдийн одоо эзэд нь зовж явах шиг байна. Тэр бол ер нь нэг тийм сони юм уу? Ингээд 14 буулгасан шиг намар бол энэ хуулийг гаргуул сюрприз барина гэж би бодод байгаа. Тэгжиж энэ төрийн оролцоог бууруулахгүй бол наач бол арай хэтэрлээ. Тэгээ одоо над хараат бус гишүүдийн тоог анх удаа түүхэндээ анх удаа олон болгож байна шүү дээ. Хараат бусыг. Өмнө нь эн чинь дандаа бага байхгүй. Төрийн албан хаагчнар дээр бол нөгөө засгийн газар хувьцаа эзэмших эрхийг хэрэгжүүлдэг учраас тодорхой төлөөлөл тэр нөгөө хувьцаа эзэмших эрхээр ордог. Тэгвэл энэ удаа бол хараат бусыг олон болгох шийдвэрийг гаргаж байгаа нь маш сайн хэрэгээ. Тэгэхээр яг таны бидний хүсэж байгаа нийгмийг бүтээхэд энэ төрийн өмчт компаниудыг цэгцлэхээс өөр зам байхгүй. Засаглал нь тодорхой болно. Тэгээ дараа нь хинж одоо ярьж хөөрөх, нөлөөлөх болцоо байхгүй бол. Засгийн газрын хэрэглэх газар Соломон. За хуулийн төсөлд бол төрийн өмчт компанийн удирдлага зохион байгуулалтын талаар засаглалын талаар нэлээд наривчлсан зохицуултууд орсон. За ялангуяа бол нээлттэй одоо компани тавигддаг засаглалын нийтлэг юм шаардлагуудыг бол төрийн өмчт компаниудад бол хуульчилж энэ шаардлагыг бол оруулж ирсэн байна. За та хэлж нэг улс төрөөс хараат бус байхын шаардлага бол хамгийн түрүүнд бол тавигдж байгаа. Гүйцэтгэх удирдлага болон төлөөлөл удирдах зөүлийн гишүүдэд тавигдах шаардлага бол хуулийн төсөлд дэлгэрэнгүй тавьсан байгаа. Та 21-р зүйл бол харах 24-р зүйлээс та харах боломжтой. За ингээд төлөөлөл удирдах зөүлийн гишүүдийг тоог заагаад тавигдах шаардлагын заагаад энэ гишүүдийг бол одоо сонгон шалгаруулалтын нээлттэй сонгон шалгалтын одоо үндсэн дээр томилох энэ зохицуулалт орж ирж байгаа. 25 дахь зүйл бол энэ тодорхой байгаа. За сонгон шалгаруулалтыг бол төрийн өмчийн бодлогоцуулалтын газар төрийн одоо бодол зохион байгуулах ийм одоо зохицуулалтаар орж ирсэн байна. Ажлын хэсгийн гишүүн Давааны мөс хууль зүйн сургуулийн багш. За хариуцлагын тогтолцоон дээр хариулъя. За төрийн өмчт компани одоо тууз гүйцэтгэх удирдлага эрхүй албан тушаалтан дээр хариуцлагын асуудал нь компани тухай хуулийн механизмаас гажсан шинжтэй явж исэн буюу төрийн байгууллагаас тодорхой удирдамж чиглэл өгөөд за ингээд яг нөгөө өөртөө шийдвэрээ гаргаад үр дагавраа өөртөө хариуцдаг энэ компани механизм өөр ажиллах боломжгүй болчиход удирдах чиглэлээр явчихаар өөрөлдөх юм бол өөрийн шийдвэрээ гаргахгүй учраас үр дагавраа өөрөө хариуцахгүй гэдэг ийм механизм руу бол орцсон байсан. За энэ хуулиар бол яг компани хуулийн механизмын дагуу тууз гүйцэтгэх удирдлага бол яг компани эрхчлэхийн үүднээс шийдвэрээ гаргаад за энэ хүрээнд дээр за нэмж хариулъя. хүлээнэ гэдэг ийм зарчим үйлчилж байгаа. За ингээд тодорхой хууль тогтоомж юм уу эсвэл компанид хохирол учруулсан тохиолдолд хувьцаа эзэмшигч болон хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэгч за төрийн өмчийн хорооны зүгээс одоо компани хууль заасан төлөөлөл нэхэмжлийг гаргах замаар иргэний хариуцлага за хууль гэрээнд заасан бас хариуцлагыг гэрээнд заасныхаа дагуу хүлээх боломжтой байдлаар орж ирж байгаа. За санхүүгийн юун дээр нэмэлт хариулт өгөх. За гишүүний асуултанд хариулъя. Төрийн өмч бодлогоцолтын газрын дараа Цэнгэл. За бид төрийн өмч бодлого зохицуулалтын газарт бол зөвхөн хэн шалгалтыг хийдэг ийм бие даасан одоо хилцс ажилдаг. За энэ бол одоо төлгөө тулан төлгөө тус одоо шалгалтуудыг хийдэг. За мөн одоо манай төрийн өмч болон төрийн өмчийн оролцоотой компаниудын одоо төлөөлөл удирдах тууцын дэргэд бол одоо бие даасан одоо бас аауд үтийн хороод ажиллаж байгаа. За ер нь бол зөрчил дутагдлууд бол ерөнхийдөө нийтлэг одоо зөрчил дутагдлууд бол бас их гарч байгаа. Ялангуяа одоо худалдаа авалттай холбоотой зөрчил дутагдал зардлыг хэтрүүлэх
одоо ийм зохицуулах тогтолцоод бол гарч иж байгаа. За тэгэхээр энэ бүдээрэнд бид бол бас арга хэмжээ авч за холбогдох одоо хариуцлага тооцож за хурлаар оруулж тогтоол гаргаад энийг хэрэгжилтийг одоо бас тодорхой хугацаа цаагаад ингээд одоо бас үр дүнгийн ингээд тооцож ажиллаж байгаа. За энэ дээр бас нэмж хэлэхэд бол одоо гүйцэтгэх өдрөлүүд бол захирлуудаа бол контрактын одоо гэрээг дээр нь бол бас энэ залтуудыг бол нэлээд төлхөө оруулж өгж ажиллаж байгаа. За сая манай ажлын хэсгийн агшигтар хэллээ бид бол энэ хуулийн төсөлд бол одоо 6 дугаар бүлгийг бүхэл бүтэн бүлгийг одоо энэ дээр бол оруулж өгч байгаа. 37 дугаар зүйл дээр бол компани аудитын тогтолцоо ямар байх вэ гэдэг одоо бас ийм орж ирсэн. Тэгээд компани дотоод аудитын чиглэлийг ямар байх юм бэ гэдэг бол нэлээд тодорхой энэ зүйлүүдийг оруулж өгсөн. За баярлалаа.